Оюнбаатар гүш асууя. За энэ засгийн газраас өргөн барьж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ одоо хуулийн чинь төслийн гол ач холбогдол нь юу байна вэ? Ерөнхий сайдын мэдэлд энэ байгууллагыг оруулъя гэж байгаа юм байна. Өөр ямар том шинжил байгаа юм бэ? Нэг гадны хөрөнгө оруулалтын татах ямар одоо агуулга энэ сууж байна вэ? Аль дээр байсан нэг бол нэг цагийн үйлчилгээ одоо бараг хэрэгждэгэ хэрэгжээд дууссан нэг хэдэн заалтууд гол нь энэ дээр одоо тусч байна шүү дээ. Ер нь Монголд хөрөнгө оруулалтыг хаагаад байгаа юм заах алдаатай төрийн бодлого байгаа. Энэ Монголын хүнд суртал авилгалыг багасгах, харилгах, гадныхнаас элдв үе нэгдэг төрийн албан хаагчтай хариуцлага тооцох юмудаа яагаад энд оруулж ирдэг юм? Яагаад ийм асуудал тусахгүй байгаа юм? Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн хүнд бэрхшээл нь төрийн албаны хүнд суртал, олон шат дамжлага байгаа. Хичнээн хууль гарсан ч гэсэн тэр нь амьдрал хэрэгждэг. Энэ асуудал дээр та анхаарч байгаа юм байна уу? Энэ хуулийн одоо энэ заалтан дээрээс чинь би ийм олж харахгүй юм. Дөнгөж сая авилгалын тэмцэх үндэсний хөтөлбөр орж ирснийг унагчлаа л да. Үнэхээр үндэсний хөтөлбөр нь 5 жил байхгүй учраас авилгалын тэмцэх асуудлыг дур зоргоороо болгосон байхгүй юм. Баахан бизнесүүдийг аваач суулгадаг. Заримаас нь сая доллар хүртлийн одоо юу гаргуулж авсан ийм асуудлууд байдаг. Зарим нь шоронд амнасаа алдаж байгаа. Тэгээ энийг жинхэнэ зохицуулах юм энэ хөтөлбөр байсан байхгүй юу? Хэнийг болохыг хэнийг болохгүй ямар бодлого төр барих ёстой юм? 2008 онд одоо батлагдсан 98 оны одоо гончигдор даргын захирамжаар байсан тэр ажлын юу хөтөлбөр дээр хугацаанд дууссан. Одоо шинэ хөтөлбөр дээр ийм бодлогыг хийх ёстой. Тэгээ ногт талга байна шүү дээ. Тэгэл том одоо хөрөнгө оруулагчдын бүх өмнө бөхөлзөд бүх татврын чөлөөлдөг. Бүх юм дээр 130 сая доллар байсан байхгүй. Дачин цансгийн 35 тэрбум төгрөгөөсөн байхгүй. Саяхан одоо Саускавын 35 тэрбум байхгүй болгоё гэж ингэж байгаа. Тэгэхээр мянган татвар төлөгч жирийн иргэд аж ахуйн нэгжүүдийг болохоор элдв байдлаар дарамтлаад байдаг. Дансыг хаагаад ийм юмнуудаа энэ дээр одоо хийж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Энэ асуудал дээр жоохон хууль шүүхийн байгууллага шударга болгоё. Гүн бизнес эрхэлдэг хүмүүс олон сар хоногоор тэнд очиж хоригдож, бизнесээ алдаж, зарим нь амнасаа алдаж шүү дээ. Монголын төр энэ дэр уучлалт авах хэрэгтэй шүү дээ. Одоо хоолой гарахаа байцсан өвчтэй хүн айлд салааш гаргалаа гэж цагдаа авилтаа тэмцэх газар шүүх прокурор бүх дамжаа шийтгэж байгаа шүү дээ. Би Монголын одоо шүүх хуулийн байгууллагаас өмнөөс энэс ичиж байгаа. Би шинэ иргэдгүүнээс уучлалт авах ёстой. Би хэрвээ Монголын шүүх төрийн байгууллага уучлалт авах чадахгүй би уучлал одоо гуй гэж ингэж бодож байгаа. Үнэхээр энэ төр маань яаж лампуурч, яаж завхурч байгааг өнөөдөр тодорхойлж шиг байна шүү дээ. Монголын байгаль экологийн цэвэр хөрсөнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн одоо тарьж ургуулад экспортлъя, зүүн Аз гаргая гэхдээ зэрэг аймаг хотын дарга нар нь бизнесүүд нь газар нутгаа бүгдийг хоогаад авцсан. Одоо сая доллараар худалдана гэл Дорносбаатар одоо газар тариалгын орны ийм юм ярьж байгаа. Энэ ч авилгал биш юу юм? Улаанбаатарын газар араас л орж байгаа. Тэгээ энэ шудраг тогтолцоогоо бий болгоё гэдэг асуудлыг энэ тусахгүйгээр ийм одоо зүгээр нэг тунхлын шинжиж нартай асуудал орж ирээд ямар өөрчлөлт гарах юм бэ? Одоо тэр гадаадын ажиллах хүчээ авах тухай асуудал. Бөөн авилгал байгаа ш тав бүгдээр л мэдчихэж байгаа ш. Хэн сайн мөнгө төлсөн, хэн хаалгатай албан тушаалтан сайд дарга нарын хүн орж ирэхээс яг хөрөнгө юу гадны одоо тэр мэрэгжилтэн авах бол шаардлагатай тэр компаниуд нь авч чаддгүй тэгэл мөнгө барайл гүйдэг юм байл. Нэмэх 1 минут. Хийвэл одоо хийсэн шиг өөрчлөлт хийвэл сайн өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо энийг тийм хэлбэрийн төдий цаг үрсэн иймэрхүү жижиг одоо сажиг ийм өөрчлөлтүүдээр их хурл цаг алдаж явах хэрэг байгаа юм уу? Цаанд шилээ дараа төлөж байгаа асар олон том асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хууль, улс төрийн намын хууль, тэр 5 толгой, тэр оюутлогоо гэдэг ийм асуудал чинь байж шээ. Тэгээ энэ дээр ажлын хэсэг гаргаад энийг сайжруулах юм боломж байна. Би бол ийм хуулийн төлөө санал өгч чадахгүй байна. Хэний харьяалт байхаасаа биш. Үйлчлэгээ, тэр хүнд суртал арилгах, тэр авилгалыг арилгах, шудраг болгох, эрүүл болгох асуудал дээр ажиллах ёстой болохоос биш нэг байгууллагын харьяал шилжүүлээд
ганц хоёр тийм тунхаглын заалд оруулснаар энд юу ч одоо өөрчлөлт орохгүй нэ. Баяр цогцайдаа. Энэ дээр одоо тийм зарчим бодлого танай засгийн газар хаана байна? Би засгийн газар байгуулагдахаас хэлсэн, шаардсан. Одоо энд ямар өөрчлөлт байгаа юм? Хууль санаачлагч Баяр Цогцойд хариулъя. За Оюнбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр өнөөдрийн оруулж ирж байгаа хууль бол яг ийм техникийн шинжтэй өөрчлөлтүүд байгаа юм аа. Энэ бол яг эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаад Алтан уугийн ерөнхий сайд тогтоо засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт хийсэн шүү дээ. Тэгэхэд дагуулж энэ хуулиа оруулж ирээд тэгээд тухайн үед бол энэ хөрөнгө оруулалтын хууль өөрөө 3-2-оор батлагддаг байсан. Тэгээд 3-2-ын дэмжлэг авч чадаагүй учраас энэ өөрчлөлтүүд маань бүгдээр унтчихсан. Тэгээ одоо хуулийн дээр нь зохицуултууд хий гэхлээр эдийн засгийн хөгжлийн яам гэдээ байхгүй яамны нэр байгаад идэг. Байхгүй одоо сайдын буюу засгийн газрын гишүүн дээр тодорхой хэмжээний эрх мэдлүүд ингэ байгаад идэг учраас техникийн зохицуулт хийж энэ гадаадын хөрөнгө оруулалтын ажил дээр түргэн шуурхай болох үүднээс энэ 6 зүйлтэй хуулийг бол оруулж ирж байгаа